Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийж гишүүдийн олох дэмжсэн учраас баталсан байна. Улсын хурлаас уг хуулийг баталснаар малчтын тэтгэврийг тогтооход 1.2 жилээр тооцох болж байна. Уул уурхайн салбарын эрх зүйн шинжилгээний хүрээнд ашигт малтмлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, гол мөрний урсц бүрдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, уур хадах аюулгүй байдлаа эрүүл ахуйн тухай, олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцэд нэгдээ орох тухай хуулийг улсын хурлаар хэлэлцүүлэн өчигдөр батлуулсан байна. Монголчууд гадаадын улс орнуудыг зорин хийлэгдэх өндөр өртөгтэй мэс заслуудыг эх орондоо нийгмийн даатгалаараа хийлгэх боломж бүрдэж эхэлжээ. Тодорхойлбол шаасны нэрмжт улсын 3 дугаар төв эмнэлэгт зүрхэнд пейсмейкер суулгах хагалгааг 3 сайдын хамтарсан тушаалаар өндөр өртөгтэй мэс заслуудын жагсаалтанд оруулж эх орондоо нийгмийн даатгалаас тодорхой хувийг нь гарган хийлэгдэг болжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдрах эмэгтэйгээ хөнөөж машиныхаа тээшинд хийж явсан хэрэг уржигдөр шөнө гарсан билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагын тэг 2 цагийн үед илрүүлсэн юм. Тухайн үед чингэлтэй дүүрэгт дислэгч Батсайхан ахлагч дорж очоноор үүрэг гүйцэтгэж байжээ. Эргүүл хийжсэн чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцэн дислэгч Батсайхан тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Тэгэхэд хүний цогцсон олдсон. Хамгаалтыг сайн хийсэн болохоор сэжигтэй этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй гэж мэдээлжээ. Жолоодох эрх сэргээх шалгалтыг олон улсын жишгээр цахимаар авч эхэлсэн байна. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна илүү нээлттэй ил тод шударга байх нөхцөл бүрдсэн гэж цагдаагийн ерхий газрын лицензийн төв үзсэн байна. Тус системийг өнгөрсөн 10 дугаар сард цагдаагийн байгууллага цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтанд орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтыг цахимаар авч туршихад алдаагүй хэвийн ажиллажээ. Өчигдөр өглөө 100 айлд барилгын материалын бөөний төвд гал гарсан. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах алба ажиллаж галын тархалтыг зогсоосон байна. Тэгвэл 2 давхурд барилга нотариат тамга тэмдгийн үйлчилгээ эрхэлдэг газрууд бүрэн шатжээ. Харин барилгын материалын дэлгүүрүүд рүү гал авалцгаас сэргийлсэн гэж мэдээлж байна. Албаныхны мэдээлж байгаагаар энэ барилга нь модон хийцээр хийгээд шууд дулаалгын хөөсөнцрөөр хучсан учраас гал амархан авалцсан гэж мэдээлж байна.